And then they came back from smoking and they had made all of the decisions without me. And then they came back from the smoking and they made all of the decisions without me. And then they гэдэг нь болохоор then тэгсний дараа гэдэг утгаар тий. Came back, come гэдгийг өнгөрсөн цаг ирсэн, came back from smoking тамиг татчаад тий. Smoke гэдэг нь тамиг татах гэсэн үг. Дээрээс нь дан smoke гэдэг үг нь утааг хэлдэг. Тэгэхээр smoking гэдэг үйл явдал болоод ирэхээр тамиг татахыг хэлдэг. Тэд тамхилчаад ирэхдээ they'd made хийчихсэн байсан гэсэн үг. All the decision гэдэг нь шийдвэрээ хэлдэг. Бүх шийдвэрүүдийг олон тоон дээр хэлж байна те. Without me надгүйгээр бүх шийдвэрээ гаргачихсан байсан. За тамхины зэг дээр хийараа нэг тухай ярьж байна те. Өөрөө тамхи татдаггүй, нөгөөдөл нь ажлынхаа тамхи татдаг. Тэгээд тамхиа татангаа бүх зүйлээ шийдвэрүүдээ гаргачаад ирсэн байсан. That doesn't seem fair. I know. That doesn't seem fair. Над чинь жоохон шудраг бус санагдаж байна. Fair гэдэг нь шудраг гэсэн үг. Doesn't seem гэдэг нь санагдах гэдгийг утгаар орж ирдэг. Над чинь аюу шудраг бус санагдаад ах юм. I know. Харин тийм ээ би мэдэж байна. It's like I'm being punished for not having this disgusting poisonous habit. It's like I'm being punished for not having this disgusting poisonous habit. За, punish гэдэг нь болохоор шийтгэх гэсэн үг. Punish тэгэхээр шийтгэгдсэн гэдэг утгаар орж ирж байна. For not having одоо тийм хэрэглэхгүй байснараа this disgusting in дур гутмаар disgusting гэсэн дур гутах муухай байх гэсэн утгатай үг. Poisonous. За, poison гэдэг үг нь өөрөө хор гэсэн үг. Poisonous гэхээр хортой. Habit гэдэг нь зуршилыг хэлж байгаа. Зуршил гэдэг. Тэгэхээр тэр муухай хорт зуршилгүйгээсээ болоод шийтгүүлж байгаа юм шиг байна гэдэг тийм би. Yeah, it is the best. Тэгсэн Chandler тамиг татдаг гэж тамхинаас гарсан байхгүй. Yeah, it's the best гэж. Тийм ээ хамгийн сайхан. They'll be outside smoking, making all the decisions. They'll be outside smoking, making all the decisions. They will be outside smoking. Outside гэдэг чинь гадаа гэсэн үг. Тамхи татах smoking, making all the decisions. Бүх шийдвэрүүдээ гаргаж байх хооронд тийм. And I'll just be up in my office breathing in my stupid clean air. And I'll just be up in my office. Up гэдэг нь одоо тэд нар доод давхар тааш тамхилж байгаа. Нөгөөдөл нь офисын дээд давхартай байдаг байна тийм. Breathing in my stupid clean air. Clean гэдэг нь цэвэрхэн. Clean air гэвэл цэвэр агаарыг хэлдэг. Breathe гэдэг нь өөрөө амьсгалах гэсэн үг. Breathing амьсгалж байна гэсэн үг. Тэгэхээр би оффистоо тэр тэнэг цэвэр агаараар амьсгалаад байж байхаас тийм тэднийг тамхитаач хооронд би ингэж тэнэгтээд цэвэр агаараар л амьсгалж байхаас. Rachel, you can go down there and you don't have to smoke. Just say you want to get some fresh air. Rachel, you can go down there. You don't have to smoke. Rachel, you can go down there. Down гэдэг чинь доошо гэсэн үг тийм. Тэр доошо дээр очиод, тэнд очиод you don't have to smoke. Чи заавал тамхи татахгүй. Тамхи татахгүй байж болно гэдэг утгаар. You don't have to. Чи заавал тамхи татах ёсгүй албагүй. Just say you wanna get some fresh air. Just say зүгээр л хэлчих. You want to тэ хүсэж байна. Зүгээр цэвэр агаараар амьсгалах гэсэн юм аа гэж очиод хэлчихэлтэй гэж байна тэ. Yeah, I could do that. Yeah, I could do that. Тийм ээ, нэрээ би тэгж болох юм байна гэж. How did work go? Oh, it was great. How did work go? За, ажил нь ямар хөө байв? It was great. Сайн байлаа. It's great. I went down there just like you said, you know, and we talked business. I went down there just like you said. За, би дээр доошот. Тэ чиний хэлснээр би доошотсон. Just like you said. Чиний хэлснээр гэсэн. Went down there. Доошот тэднэр дээр очиод. And we talked business. За, тэгээд бид ажлаа ярьсан. Business гэдэг нь болохоор ер нь бол бидний мэддэг бизнес мөн. Гэхдээ бас ямар утгаар орж ирдэг гэхээр ажлыг ч юм уу эсвэл миний одоо it's none of my business гэх юм бол миний асуудал биш гэх. Асуудал гэдэг утгаар бас орж ирдэг. Тэгэхээр ер нь ажлынхаа тухай ярьсан, ажлаа ярьсан. And Kim totally took my opinion. And Kim totally took my opinions.
Opinion гэдэг нь тухайн хүний өөрийнх нь үзэл бодол, санаа, саналыг хэлж байгаа. Kim гэдэг нь манай Rachel-ийн дарга нь. Тэгэхээр totally гэдэг нь бүгдийн гэсэн утгатай. Total гэдэг чинь бүгд нийт гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний санаануудыг бүгдийг авсан гэдэг утгаар хэлж байгаа. Taking өнгөрсөн цаг бүх миний санаануудыг гой хүлээж авсан гэж. Stink. Well, that's just because I went down there and they were all smoking. You stink. За stink гэдэг нь юу нь бол муухай үнэр үнэртхийг хэлдэг. Тэгээ чи чамаас муухай үнэр үнэртэй байна гэдэг утгаар хэлж байгаа гэсэн үг. That's because I went down there and they were smoking. That's because гэдэг нь энэ ийм шалтгаантай гэдэг утгаар хэлж байгаа. Яагаад гэвэл I went down there би тэнд очсон. Тэд нар тамхи татчихсан. And they were smoking. Тамхи татчихсан. This is actually the smell of success. This is actually the smell of success. За. Actually гэдэг чинь ер нь бол үнэндээ гэсэн үг тийм. Success гэдэг нь амжилт гэсэн үг. Тэгэхээр this is actually smell гэдэг нь үнэр тийм. Энэ л үнэндээ амжилтын үнэр юм шүү. Oh my God, you smoked. I did not. Yes, you did. You look happy and sick. You smoked. Oh my God, you smoked. Чи тамхи татсан байна. Өнгөрсөн цаг дээр smoked өнгөрсөн цаг дээр байна тий. Чи тамхи татсан байна. Бурхан байна. Чи тамхи татчих. I did not. Үгүй би татаагүй. Yes, you did. Тимээ чи татсан байна. You look happy and sick. Happy гэдэг чинь аз жаргалтай байх хэлж байгаа. Sick гэдэг нь өвчтөй байхыг хэлж байгаа. Ер нь бол. Тэгэхээр чи аз жаргалтай бас өвдсөн харагдаж байна. Чи тамхи татсан байна. You smoked тийм. All right, fine, but I had to. I had to do it for my career. All right, fine. За тийм ээ. Okay. Хүлэн зөвшөөрч байна тийм. But I had to. За have to гийн өнгөрсөн цаг had to. Тэгэхээс өөр аргагүй байдалд байсан. Тэгэх ёстой байсан гэдэг утгаар хэлж байна. I had to do it for my career. За career гэдэг үгийг бол бид нар сайн мэднэ тийм. Амжилттай одоо ажиллахыг хэлж байгаа шүү дээ. Би амжилтынхаа төлөө татах хэрэгтэй болсон гэж. I had to be. Тэгэхээс өөр аргагүй байдалтай байсан тийм. Do it for. Юуны төлөө юм тийм. Амжилтынхаа төлөө. I wish I had to smoke for my career. I wish I had to smoke for my career. Би амжилтынхаа төлөө тамхи татах хэрэгтэй байсан ч болоосай. I wish гэдэг нь хүсэх гэсэн. Тэгэхээр I wish I get хэлэх юм бол тийм ч болоосай, ийм ч болоосай, мартаач болоосай гэх кинод шүү дээ. I wish I had a horse гэх нь шүү дээ. I actually feel like I could throw up. I actually feel like I could throw up. За яг үндэ би бөөлж гинэ. Throw up гэдэг нь бөөлж гэсэн үг. Feel гэдэг нь мэдрэгдэж юм тий. I could би тэгж тэгэх гээд байгаа юм шиг гэдэг утгаар хэлж байгаа. Тэгэхээр бөөлж байгаа юм шиг санагдав. But you got to push past this, okay? Because it's about to get so good. But you gotta push past this, okay? Because it's about to get so good. Push past this гэдэг нь болохоор past гэдэг нь өнгөрсөн гэсэн үг тий. Өнгөрөх гэдэг утгаар хэлнэ тий. Push гэдэг нь түлхэх гэсэн үг. За гэхдээ энэ тусдаа юм утгуудтай нийлэхээрээ давж гарах гэсэн утгыг илэрхийлдэг. Тоолж өнгөрөх тийм. Тэгэхээр чи энийг давж гарах хэрэгтэй шүү. Because яагаад гэвэл it's about to get so good. За to get энэ тийм болно, ийм болно гэдэг ирээдүйд болох гэж байгаа үйл явдал. Цаашид улам л сайхан болох болно. Oh, I can tell you, you smell so smoky. I gotta get up. You smell so smoky. I gotta get up гэнэ. Чи үнэхээр чамаас ингээд бүр тамхи үнэртэй байна. Ер нь бол get up гэдэг юм бол сууж байгаа газраас босол гэдэг утгаар илэрхийлж байгаа шүү дээ. Чамаас тамхи үнэртэй байна. Би бослоо. I think you smell great. I think you smell great. Chandler болохоор би чамайг сайхан үнэртэж байна гэж бодож байна гэж. I think би бодож байна. You smell чи үнэртэж байна. Great маш сайхан.